За сайн байцгаана уу? Өмнөх удаагаараа би Бээжинд ирсэн гадны хүмүүсийн заавал үзэж сонирхолтой сонин содон 10 газрын жагсаалтыг та бүхэнд улааг болгон бэлтгэж өргөж ирсэн. Энэ улаагийн дараа одоо Бээжинд Монголын соёл түүхтэй холбоотой ямар газрууд байна вэ гэдэг асуултууд их ирсэн. Тэгээд би одоо өвөр Монголын ном бичгийн хүмүүс болоод хамт ажилладаг өвөр Монгол найз нөхдөс асууж тодруулаад Бээжинд байдаг Монголын түүхтэй холбоотой онцлог хэдэн газрыг одоо олж мэдснийгээ энэ удаагийн улаагаараа та бүхэнтэйгээ хуваалцах гэж байна. Бээжингийн баруун Мэнтэгүү дүүрэгт байх Танжушин ууланд байдаг Танжэси сүм. Элбэг дөржгоо ерөнхийлөгч байхдаа ирж байснаар нь энэ сүмийг монголчууд маш сайн мэднэ. За монголчууд бол энэ сүмийг Гүнжийн сүм гэдэг нэрээр нь сайн мэдэх бах. Ер нь бол Бээжин хот дотроо баруун зүгээр нь байдаг. Сүмийн эргэн тойрон одоо уул устай, байгалийн үсгэлэн бүрдсэн яг л нэг манай хөдөө нутаг шиг сайхан газар. Жуулчид маш их ирдэг. Энэ сүм маань бол одоо 1700 гаруй жилийн түүхтэй Бумбын эртний сүм юм байна лээ. Сүмийн гол дацанд нь Хувлай хааны гэр бүлийн шуумал 60-аад оны хүртэл дахигдчихсэн гэсэн. Бас Хувлай хааны одоо бага охин үсгэлэн шударгуу Мяуян гүнж энэ сүмд чагамцуулж амьдралынхаа сүүлийн онцлогуудыг өнгөрүүлсэн түүхтэй юм билээ. За Бээжингийн цагаан суураг бол одоо монголчуудын түүхтэй холбогдох онцгой бүтээн байгуулалтын нэг яа харахгүй мөн. Домогт дурдснаар бол одоо дайдуг нийслэлээр зарлсны дараахан Ляо улсын хуучин туйрнаас тэнгэрт тулсан одоо их улаан гэрэл цацарсанд Хувлай хаан одоо ихэд сүжиглэж балбын уран дарахныг урьж энэ суургаа бариулсан гэдэг юм байлээ. Суургын нийт талбай хэмжээ бол 810 ам метр, өндөр нь 50.9 метр. 13 шаттай. Аялагчтай одоо бас Бээжин хотын төвөөс буюу Тяньаньмэний талбайгаас 1-р номерын метронд суугаад Шидан гэдэг буудал дээр буугаад жаахан алхахад л энэ цагаан суурганд очих боломжтой. За Бээжинд ирсэн сүсэгтэн монгол хүмүүс болгоны одоо заавал нэг шурт хийгээд ороод гардаг газар бол одоо юунхий хүн буюу найралт найрамдуу хийд юм. Бээжингийн метроны 2-р шугам дээр байдаг буддын шашны энэ сүм бол одоо аль ч цагт гадаад дотоодын жуулчдын хөл дарагдаж байдаг юм үзүүрийн газрын нэг. Одоо гисэн хэдий ч уншлаг номоо бас таслалгүй өнөө цагт ирсэн гэдгээрээ их алдартай. Энэ сүм хийдийн цогцлбор бүхий том одоо орд өргөөнүүдийг 1694 онд одоо Манжин энх амгалан хаан 4-р хөвгүүн энжиндээ бэлэг болгон бариулсан боловч одоо харамсалтай нь хүүн одоо хаан эцгээсээ өмнө өөд болсон. Тэгсэн ч энэ ордон бол одоо Чингийн түүхэнд Вангийн ордон гэдэг нэрээр үлдсэн онцгой дурсгалын нэг. Манжууд одоо энэ Вангийн ордноо 1744 онд найралт найрамдуу сүм гэж өргөмжлөөд Монгол ам нарын сүм болгоод зогсохгүй Монголын бүх хотогт хувилгааны шин дүрийг тодруулдаг ёслолыг нь хийдэг одоо ийм аль биесны газар болгосон. Одоо ч одоо энд өвөр Монголын 100 гаруй лам хуурга ном одоо хурж байдаг. Бээжин хотод одоо эрт идүүгийн болоод өнөө цагийн маш олон цэцэрлэгт хүрээлэн хүмүүсийн амралт чөлөөт цагаа өнгөрүүлдэг газрууд олон байдгийн нэг нь хотын хойд 3-р тойргийн гадна орших одоо Юан дайдуу цэцэрлэгт хүрээлэн. Энэ бол одоо яалтч байхгүй бас Монголын түүхтэй холбогдох нэг онцгой газрын нэг. Хуучин Юан гүрний дайдуу нийслэлийн туйр одоо хэрэм бүхий энэ цэцэрлэгт өдгөө бол жуулчдын нүдийг хужирлах зүйлс маш одоо их бий. Одоо энэ цэцэрлэгт хааны ордны аж байдлыг зургаар үзүүлсэн чулуун шигтгмэл ханнууд тэгээл одоо тухайн үеийн эзэн хаад түшмэл болоод нэртэй цуутай хүмүүсийн хөшөө баримлуудыг байршуулсан гадаад дотоодын жуулчдыг одоо татсаар байдаг. Энд одоо Марко Пологийн хөшөө, одоо янз бүрийн шашны төлөөлөгчд, аялагчдын ийм хөшөө шуумлууд илбэг. Энэ газар бол ер нь хотын төвөөс холгүй метрогоор таксигаар яваад очих боломжтой. Гудам гэдэг монгол үг хятад руу орохдоо гудам болж монгол руу буцаж орохдоо гудам гэдэг үг болсон тухай хэл шинжилгээ сонирхолтой баримт бий. Хятадд маш олон хуутан байдаг. Бээжингийн одоо хуучны гэр хорооллыг соёлын өв болгож аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлсэн. Одоо тэдгээрийн дотор монгол ноёд түшимдийн орд өргөө байсан одоо тийм барилгууд өнөө цагт ч бас үзмэрийн газар болж тэндээ оршсоор байгаа нь одоо тухай би одоо хуутангийн тухай өмнөх болоогоороо бас мэдээлж ирсэн. Юан гүрний үед Хувлай хаан Бээжинд нийслэлж одоо орд өргөөгөө нүүлгэх үед тухайн хот маань одоо умдны усаар дутмаг байсан болохоор
газар сайгүй одоо худаг ухуулж гүний ус ашиглах боломжтой болсон гэдэг. Чухам одоо энэ л үеэс худгаа тойрч бөөгнөрөн амьдрахын эхлэл тавигдсан бөгөөд би энэ худгийг би тэр худгийн хүн гэж ярьдаг байснаас худаг гэдэг энэ монгол үг мухар нарын гудамжны нэр болон одоо хятад үгийн санд орсон ийм түүхтэй. Тэгээ өөрийнхөө одоо олж мэдсэн хүрээнд би одоо Бээжин дэх Монголын одоо түүхтэй холбоотой дурсгалт хэдэн газрыг танилцууллаа. Та бүхэн бас өөрсдийнхөө мэддэг зүйлийг комментийн хэсэгт бичиж үлдээгээрэй. Баяр таа.